мөнгө чимэг бол ер нь татврын мэргэжлийн зөвлөгөө үйлчилгээ гэдгийг чинь одоо бид нар захимжуулахгүй болохгүй нэ гэдэг энэ саналыг одоо ингээд гаргаад одоо энэ хороонд одоо орж гишүүн болсноос хойш захимжуулахгүй болохгүй нэ гэдэг асуудал ээж байгаа. Яахаар байхгүй тийм. Ягаад гэвэл одоо татврын тайлан тооцоо гаргаж байгаа бүхэл процесс захин болцсон татвар. Тэгэхээр татврын мэргэжлийн зөвлөхүүд нь өнөөдөр Excel дээр тооцоо хийгээд сууж идэг асуудал биш болчиход байгаа байхгүй юу. Тийм учраас бол татврын мэргэжлийн зөвлөхийн үйлчилгээ захимжих ёстой шүү дээ гэдэг ингээд одоо хорооны зүгээс санаачлаад татврын мэргэжлийн зөвлөх үйлчилгээний чуулганыг бол хийсэн. Чуулган бол бид нар 15 оноос хойш бол ингээд байнга хийгдэж ирсэн тухайн үеийн цаг үеэрээ. Тэгээд тэр чуулганы хүрээнд хийж байгаа ажлууд маань ч гэсэн ингээд бодитоор ажил хэрэг болоод бас явдаг. Тэгэхээр энэ чуулганы үр дүнгээс одоо бас ингээд гарч ирж байгаа зүйл маань ер нь бол татврын мэргэжлийн зөвлөхүүдийн хүрээнд захим хорог үүсгье. Ингээд татврын мэргэжлийн зөвлөхөө үйлчлэгээ гэдэг чинь яаж одоо хэрэгжүүл захимжуул зохистой юм бэ гэдэг тэр архитектурыг гаргая гэдэг ийм шийдэл гарчаад ингээд нөгөө зөвлөмж болоод ингээд одоо тэр ажлууд бас ингээд явагдаж байгаа гэсэн.